Улсын хурлд ардчилсан намын бүлгээс шаардлагуудыг хэвлэлээр тавьсан гэж би ойлгосон. Монгол Улсын их хурлын тухай хууль, Улсын их хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллага сонгогдсон ард түмний илж төлөөлөгч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана. Улсын их хурлын гишүүн өвчтөө, чөлөөтөө, дотоод гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн байнгын дэд хянан шалгах төр орооны уралдаанд товлсон хугацаанд хөрөлцөн ирж оролцох үүрэгтэй. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль. Хуралдааныг гишүүдийн олон хүрэлцэн ирснээр хүчинтэй тооцсон. Улсын их хурлын гишүүн хуралдаа эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн байна. Гишүү өвчтөө буюу өвчтөө хүн асарсан, гадаад дотоод томилтоор явсан, түүнчлэн хурал зөвлөгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай болсон бол хүнддэг шалтгаантай гэж үзэх бөгөөд хүнддэггүй үс шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол хуралдаанд тасалсан тооцно. Гишүүн хүнддэггүй үс шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжтой бол хуралдаанд даргалагчид энэ хуулийн 7-гийн 3 заасан шалтгаан үндслээ бичгээр өөрчлөн мэдэгдэнэ. 7-гийн 5 Монгол Улсын үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудлыг хэлэлцсэн. Эсвэл Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам эмслийн бүлэг гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэдэг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг танилцуулъя. Бусад тохиолдолд бол их хурлын гишүүд чуулганда оролцох хэрэгтэй. За энэ мэдээж энэ ардчилсан намын бүлгийнхний тавьж байгаа шаардлага бол хуулийн тусагдсан бол мэдээж одоо хуулиа биелүүлэх ёстой. Гисэн хэдий ч аль нэгэн улс төрийн нам эвслийн дарга одоо парламентын дарга байж болохгүй ч гэдэг юм уу. Тийм одоо хууль одоогоор хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хууль байхгүй. Тийм учраас хуулиа хэрэгжүүлж ажилланаа. Тийм учраас 5 нам эвслээс бүрдсэн энэ 126 парламентын гишүүнтэй парламентыг бол за энэ олон нам эвслийн дуу хоолой олон ургуулж үзлийг хүндэтгэж мэргэжлийн мэтгэлцэн өрнүүлэх байдлаар зохион байгуулахыг би их хурлын даргаар томилогдсон цаг үеэсээ хойш баримталж ирсэн.